Сайн байцгаана уу? Дохиол холбооны албаны хэмжил зүүн нэгдмэл байдлыг хангах нэгдсэн сургалтад ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн нэгдсэн сургалтаар 1-р Монгол улсын хэмжил зүүн тухай хууль, 2-р замын даргын А946 тушаал, 3-р дохиол холбооны албаны А10 тушаал, 4-р хэмжих хэрэгслийн шинжилэл, гэмтлийн шалтгааныг ярих болно. Монгол улсын хэмжил зүүн тухай хууль Монгол улсын хэмжил зүүн тухай хуулийн 8.1-2 дугаар заалтад аюулгүй байдлыг хангах ангилалд төмөр замын тээврийн хяналтад ашиглагдж байгаа бүх төрлийн хэмжих хэрэгсэл, шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдахыг хуульчилсан байна. Зарим тохиолдолд шалгалт тохируулга болон шалгалт баталгаажуулалтыг эндүүрдэг. Хууль зааснаар 3.1-7 хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг хэлдэг бол 3.1-12-т хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтнаа хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ. Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 12 сарын 22-нд А946 дугаар тушаалд хэмжил зүүн дүрм журмыг баталсан. Энэхүү тушаалын 4-2-ын 10-т хэмжих хэрэгсэл онцлогоо сорилтын багаж төхөөрөмжүүдийг туршилт, шалгалт, тохируулах, баталгаажуулалтын бүртгэлийг хавсралт 2-т заасан маягтын дагуу хэмжил зүүн хариуцсан ажилтан бүртгэж байгууллагын ерөнхий инженер хяналт тавих. 4-2-ын 11-т хэмжил зүүн хариуцсан ажилтан бүртгэлийг Улаанбаатар төмөр замын хэмжих хэрэгслийн бүртгэлийн програмд оруулах гэж тусгасан байдаг. Энэ заалтын хүрээнд лабораторийн хэмжил зүүн хэсэг нь цахилгааны төрлийн нийт 16 төрлийн хэмжих хэрэгслийг бүртгэлд бүртгэж техник ашиглалтын паспортыг хөтөлж ажилтдаг. Ангиудад ашиглагддаг бусад төрлийн хэмжих хэрэгслийг бүртгэлд хамруулж шалгалт тохируулах, баталгаажуулалтыг албаны даргын А10 тушаалд ангийн дохиодын болон холбооны шалган турших тасгын ахлах инженерүүд хэмжих хэрэгслийн жагсаалтын дагуу стандарт хэмжил зүүн газар Улаанбаатар төмөр замын хэмжил зүүн төвийн лабораториудад шалгалт, баталгаажуулалт, тогтцмол хугацаанд хамруулах, төлөвлөх ажлыг гүйцэтгэхээр зааж өгсөн. Шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслүүдийг бүртгэлийн програмд шинээр бүртгэд үүсгэх, бүртгэлийг хянаж, шалгасан лабораторийн гэрчилгээг нягтлах, шаардлага хангахгүй хэмжих хэрэгслийг шинжлэх ажлыг үйл явцын зураглал, журмын дагуу гүйцэтгэнэ. Хэмжих хэрэгслийн бүртгэлийн програм руу My-Metrology цэг UPT цэг MN холбоосоор орж, өөрийн IMEI хаяг болон нууц үгээхийг нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараагаар бүх мэдээлэл нүүр хэсэгт харагдана. Хэмжих хэрэгслийн гэмтлийн шалтгаанууд, шинжилэлт, тестерийн гэмтэл нь ихэвчлэн гүйдлийн хэлхээ хэмжих үед тохиолддог. Мөн тестерийг ажлын багажны цүнхэнд зөөвөрлөх үед толгоон шил хагарах, хэмжлийн механизмд шилний хэлтэрхий орж гацах, зүү хугарах далих, амьсгал утас таслах гэх мэт гэмтлийг үүсгэдэг. Гэмтэл үүсдэг гол шалтгаан бол шилжүүлэн залгагчдын байрлал, хэмжигдэх төлөв байдлыг хянахгүйгээр хэмжснээс нийт гэмтлийн 63%-ийг эзэлдэг. Сануулгад дуртахад ашиглагдж байгаа хэмжих хэрэгсэл нь зөрүүтэй хэмжит хийж гэмтсэн бол лабораторийн хэмжил зүүн хэсэгт түргэн шуурхаа илгээж өөрийгөө болон байгууламжийн найдвартай ажиллагааг хангаарай. Хэмжлийн механизмын гэмтлийг засварлах маш хэцүү бөгөөд хугацаа болон нарийн сэлбэг шаарддаг. Лабораторийн хэмжил зүүн хэсгийн 2020 онд зөөврийн хэмжих хэрэгслийн судалгааг үндэслэж, аналог, тоон, 2 төрлийн зөвлөмжийн дагуу хэмжих хэрэгслүүдийг шинжлэхийг зөвлөмж байна. Дохиолол холбооны албаны хэмжил зүүн нэгдмэл байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье.